шат суувал ухаан задлах эрдмийн ундрага уудлаад үрцгэл орчлон гэтгэх оюуны болог мянган жилийн түүхүрт олж дамнсан судрын чуулган машид дэлгэрхийн бэлгүн далай их усан шарлсан судрын хуудаснаас алтан гэргээ мэт эхэлж шан зайлгуу өртөөчилж хорвоог туулах мэт түгэж харьхан дэвшилж зүрхэнд мандсан оюуны наран та бидний хайртай номын баяр энхүү эхлэж байна. Оюун билгийн шавхагдж хуйдалай орчлон гэлээрүүлэх номон эрдэм оншиг үрд ухаан дэлэх эрдмийн уурхай утгын яруу байгам шиг номын дэгэ баяр баярын дэд номын баяр баялаг эрдмийн зууч номын баяр хүмүүхний дуртай эрдмийн баяр бүсэн хүлээсэн номын баяр энхүү эхлэж байна. Сайн байцгаана уу? Өнөөдөр энэ сайхан өдөр энд гурван цугласан эрхэм хүндэт баян хонгорчоо та бүхнийхээ энэ сайхан гигэн өдрийн амар амгалан айлтган мэндчилье. 2012 оны 158 дугаар заргийг хэрэгжүүлэх зорилгоор үндэсний бичиг соёл номын өдрүүд 2022 номын баярыг илүү их уншийн уриатайгаар улс орон дээр өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлж бүх нийтийн уншлагыг дэмжих номын сангуудын өв санг арвижуулах үндэсний бичиг соёлыг сурталчлах хүүхэд залуус ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүрийн 5 буюу 9 дугаар сарын 3 дахь 7 хоногийн Бямб ням гараг зохион байгуулдаг номын баяр арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо. Монгол улсын их хурлын дарга Гомжовын Зандан шатрын эвэлдор зохион байгуулагдж байгаа үндэсний бичиг соёл номын өдрүүд 2022 31 дахь удаагийн номын баярт оролцож буй эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд удирдлагууд зохиолч уншигчид хүүхэд багчууд багш нар номын санчид нийт ард иргэд та бүхнийхээ амар дахин мэдчилгээд таатай байна. За энэ удаагийн номын баярыг Монгол улсын соёлын ам Баянгор аймгийн засаг даргын тамгын газар соёл урлагийн газар нийтийн номон сан Баянгор аймгийн музей боловсрол шинжлэх ухааны газар Баянгор аймгийн зохиолчдын холбоо ерөнхий боловсролын сургуулиуд сургуулийн номын сан сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд номын худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж хувь хүмүүс хамтран оролцож байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна. Ингээд өнөөдрийн сайхан номын баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдон та бүхэндээ алдаршуулан дуудахад таатай байна. За хүндэтгэлийн суудлууд Монгол улсын их хурлын дарга Гомжовын Зандан шатар баяр хүргэе. За мөн эрчим хүчний дэд сайд баяр багнаа. За мөн хүндэтгэлийн суудлууд Баянгор аймгийн засаг даргын орлогч Батсуур баяр хүргэе. Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ингс Жаргал Баянгор аймгийн соёл урлагийн газрын дарга Аз Баясгалан нийгмийн бодлогын эхлэлцийн дарга Наранбаяр боловсрол шинжлэх ухааны газрын дарга Алтан цэцэг мөн аймгийн нийтийн номын сангийн захирал Дөсөн Чимэг Тэмүүшин театрын дарга Батболд мөн Баянгор аймгийн сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч нар морьтон цаасан байна. Ингээд энэ үйл ажиллагаанд морьтон цаасан эрхэм хүндэт зочид та бүхэндээ энд хүрэлцэн ирсэн нийт Баянгорчдын өмнөөс баярлал талархснаа илэрхийлгээд таатай байна. Баярлалаа. Хүүхэд бүрийн уншиг дуртай мөн үзэх дуртай олон үлгэрийн бааtruуд зохиолын дөрүүд байдаг bijээ. Эдгээр үлгэрийн бааtruудын дүрд Баянгор аймгийн цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд маань хоёрын ирсэн билээ. Баянгор сумын 2 дугаар цэцэрлэгийн
Явсан долгуур багштай бэлтгэл бүлгийн тэмээ яагаад 12 жилд ороогүй вэ? Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 3 дугаар цэцэрлэгийн алтан сувд багштай Улаанмалгайт Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 4 дугаар цэцэрлэгийн Цэвэлмэ багштай бэлтгэл бүлгийн тэмээ яагаад 12 жилд ороогүй вэ? Долоон борогтон Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 5 дугаар цэцэрлэгийн Даваа багштай бэлтгэл бүлгийн Өмхрүүш Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 6 дугаар цэцэрлэгийн Баяр цэцэг багштай бэлтгэл бүлгийн Сарцаа Намжил Могжоохон даахтай Жогжоохонгүй Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 7 дугаар цэцэрлэгийн Дэнсмаа багштай бэлтгэл бүлгийн Эрхийн мэргэн Сарцаа Шоргооч 2 Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 9 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 1 дугаар цэцэрлэгийн Баян ойд сургуулийн Тавталбар сургуулийн Саран туяа сонголго багштай бэлтгэл бүлгийн Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 10 дугаар цэцэрлэгийн Бодрмоо багштай Бяцхан давхар баяшин Улаанмалгайт Чонва 7 нишиг Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 11 дугаар цэцэрлэгийн Ариун болор багштай бэлтгэл бүлгийн 7 нар 12 жил Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 12 дугаар цэцэрлэгийн Янжин Дулан багштай бэлтгэл бүлгийн 12 жилийн Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 13 дугаар цэцэрлэгийн Наран туяа багштай бэлтгэл бүлгийн Улаанмалгайт Үлгэрийн баатрууд Баян өнгөрсөн 15 дугаар цэцэрлэгийн Ягмарсран багштай бэлтгэл бүлгийн 12 жил үлгэрээр оролцож байгаа баатрууд Баян өнгөрсөн 16 дугаар цэцэрлэгийн Ариун туяа багштай бэлтгэл бүлгийн Алтан өндөгт дахиа БНБ Үлгэрийн баатрууд оролцож байна. За баярлалаа. Өнөөдрийн номын баярт маань хүрэлцэн ирсэн бяцхан хүүхэд багчуудаа мөгдөрөө баяр хүргэн нэжгэл цагаан халуун хадаас мэдгэлье. Бяцхан хүүхэд багчуудаа баярлалаа. Өнгөн хөдөлгөөнд дурсан уран хууран дасаж уртын яруу дуундаан уурч хатууж суухтаан хорвоогийн хамаг явдлыг хоёрхан жавцаар ярьдаг хосгоо нэгэн овг Азийн чэжинд нутагтай гэж манай нэрт яруу найрагч Мишгийн Сэдэнд орж морин хуурс хөдөгтэй нэгэнтэй дурдсан байдаг. Хөгжим драмын театрын морин хуурч Хишиг Бат маань өнөөдрийн энэ сайхан номын баярт хүрэлцэн ирж морин хуурын сайхан аялгаагаар та бүхэндээ нэмцэлгээ дэвшүүлж байна. Морин хуурч Хишиг Бат.
Баярлалаа. Хүчит драмын театрын морин хууч гişиг батсан та бүхэнд өмнөөс уран бүтээлийн өндөр сүндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа. Хүндэсний бичиг соёл номын баярыг нээж үг хэлнэ хэмээн та бүхэнд өмнө энэ хүү сайснаа Монгол улсын хурлын дарга Гомжовын Зандан шилтер таныг сайснаа хүндэтгэн өрж байна. За мөн Хайснаа Баянгор аймгийн засаг даргын ордогч Батсуур таныг мөн хүндэтгэн өрье. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайн байцгаана уу. Энд хорон цугласан эрдэмтэн мэргэд хүндэт зохиолчид хүндэт уншигчдаа та бүхэндээ энэ нартай сайхан зуны өдрийн гэгээлэг мэндийг өргөн төвшүүлье. Юуны өмнө та бүхэндээ Монгол улсын хурлаас хуучлан тогтоосон үндэсний бичиг соёл номын өдрийн баярын мэндийг өргөн төвшүүлье. Монгол улсын хурлаас 2 жилийн өмнө үндэсний бичиг соёлын өдрийг жил болгоны 5 дугаар сард 9 дугаар сард 2 удаа тэмдэглэж байхаар шийдвэрлсэний дагуу энэ жил анх удаа улс орон даяар үндэсний бичиг соёл номын баяраа тэмдэглэж байна. Номын баяраа тэмдэглэж байгаа манаас учиртай. Юуны өмнө та бүхнийг хүүхдүүдтэйгээ бүгд хамтдаа уншицгаая гэж уриалж байгаа. Илүү их уншия гэж уриалж байгаа. Учир нь уншдаг үндэстэн хөгждөг, унтдаг үндэстэн мөхдөг гэсэн юм эртний үг байна. Тэгээ илүү их уншия гэдэг уриалгууд өнгөрсөн хонд өдөрт дор хаяж хүн болгон хүүхэд болгон 5 хуудасаас дээш ном уншчаая гэсэн юм уриалга гаргасан. Энэ бас их учиртай юм билээ. Одоо дэлхий дээр соёл боловсролоор гээгүүлж байгаа мандж байгаа улсыг бол еврейчүүд гэж энэ боловсролын хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан бол еврейн боловсролын ухаан энэ гэж их ярьдаг болсон байна. Монголчууд түүнээс тутахгүй. Гэхдээ одоо Израиль улс еврей үндэстэн одоо 10 гаруй сая хүнтэй. Тэгэхэд 14 Нобелийн шагналтантай дэлхийн Нобелийн шагналтнуудын 20 гаруй % нь еврейчүүд байна. Оросын Нобелийн шагналтанд 4.2 нь дэлхийд 164 еврей гаралтай хүн Нобелийн шагнал авсан байх шээ те. Тэгээ нууц нь юу юм бэ гэсэн чинь ерөөсөө улсаа байгуулахаас өмнө их сургуулаа байгуулсан. Сургууль байгуулахаас өмнө номын сан байгуулсан. Номын сан байгуулахаас өмнө хүн болгон хүүхэд болгон 5 хуудас ном уншдаг байя гэсэн юм. Зан заншил яс соёлыг хөвшил болгосон. Тэр хүүхэд болгон байна, хүн болгон маань өдөр 5 хуудас дор хаяж уншдаг. Тийм учраас энэ Нобелийн шагналтнууд, дэлхийн эрдэмтэд зохиолчид, дэлхийн тэр бомбнууд, шатрын их аваргуудын голлох хувийг тэргүүлэх байр суурийг еврейчүүд яагаад эзэлдэм бэ гэдэг нууцыг энэ илүү их уншия, өдөр болгон уншия гэсэн уриалгатай холбогдгоо. Еврей үндэстэн бол 10 гаруй сая монголчуудаас тийм том биш үндэстэн гэж байна тийм ээ.
Тэгэхэд дэлхийн тэр Нобелийн шагналтын шатрын аврах тэр бомбнууд одоо энэ орчин үеийн инновац, шинжлэх ухаан, дэлхийн шилдэг тэргүүлэх бизнесмэнүүд эрдэмтэд Нобелийн шагналтууд одоо бүгд еврейчүүд байдаг. Тийм учраас энэ уншдаг үндэстэн хөгждөг юм байна. Унтаа давид хоцрогддог мөхтгийм байна гэсэн юм түүхэн сургамжийг дэлхийн ард түмнүүд хэлжээ. Монголчууд эртээр үеэс номыг дээд шүтэж ирсэн ард түмэн хүүхдээ өдсөн дээдэнд боодог мөртлөө номоо торгонд ороод эрдэнсээр гойдог алтаар бичдэг ард түмэн дэлхийд байдсан байна гэж уулгаад ирсэн гадны эрдэмтэд Гафаров. Ийм учраас энэ түүхэн уламжлалаас сэргээж 1234 онд өгөөдөө хааны үед Судар бичгийн хүрээлэн газар гэж байгуулж ном хэвлэлийн газар байгуулж исэн түүхтэй юм байлээ. Тэр үедээ монголчууд бол дэлхийн гүрэн байсан. Мэргэдийг цуглуулах газар гэж байгуулж исэн. Одоогоор номын сан байгуулж исэн. Тэр үедээ монголчууд хамгийн хүчрэг байсан. Ийм учраас одоо энийгээ уламжлалаас сэргээж манай бичиг соёл дэлхийд даяар ямар байдалд орж байна. Ийм учраас энэ үндэсний ном бичиг соёлууд Монголын тусгаар тогтмол соёлын баталгаа юм аа. Ийм учраас хүүхдүүдтэйгээ хамт уншицгаагаараа гэж эцэгчүүдээ оруулж байна. Хамтаа уншихыг ач холбогдолтой гинэ. Ноёдоос 5 наснд хүүхдийн хүмүүжил 50% төлөвшдөг болохыг сэтгэл судлаачид Японы эрдэмтэд нээж тогтоосон байна. Энийг нөгөө хүн болох багаасаа хөлөг болох хунганаасаа гэдэг маань ноёдоос 5 наснд төлөвшдөг хүний хүүхдийн хүмүүжил. Тэгэхээр гэр бүлийн хүмүүжил удам судар ямар чухал вэ гэж манайхан яриад байдаг маань гэр орондоо ямар байх вэ гэдэг маань ийм учиртай юм байна. Сайн гений удамшлаад байгаа тул гэхдээ хамтдаа хүүхдээ ном уншиж өгч явах юм бол ноёдоос нэг унтахад ном уншиж өгдөг байх юм бол хүүхдтэй ном уншиж өгдөг байх юм бол хүүхэд өөрөө номон дуртай болд юм байна. Ийм учраас хүүхдүүдтэй ном уншиж өгөөрэй гэж эцэгчүүдээ бас уриалж байгаа. Одоо уншиж чаддаг болсон хүүхдүүдээ бол бүгдээрээ өөрсдөө бие дааж өдөрт 5-аас дээш ном уншаарай гэж уриалж байгаа. Ийм учраас энэ үндэсний бичиг соёл номын өдөр бол үндэсний бичиг соёлоо дээдлэж зогсохгүй уншдаг, мөрддөг байхад чиглэж байгаамаа. Ийм ч учраас Францын нэр сэтгэгч, зохиолч Дидро Дино гэдэг хүн уншихаа бол сэтгэхээ болно, сэтгэхээ бол хөгжихөө болно гэж хэлсэн байдаг. Ийм учраас энэ номын утга бол маш гүн гүнзгий. Ингэж хүн бол маш том бизнесмен, зүтгэлтэн, эрдэмтэн, сайн хүн бол төлөвшдөг юм байна гэдэг дэлхийд даяар тогтсон энэ жишгийг л одоо бүгдээрээ дагцгаая гэж уриалж байна. Ийм учраас энэ сүрэн жугаа хэлсэн байдаг. Номын утга тэнгэр мэт уужим, далай мэт өргөн, ном уншина гэдэг бол тэнгэрт нисч далайд хөвж байгаа мэт юм агуу зүйл юм а гэж. Ийм учраас та бүхнийг тэнгэрээр нисч далайгаар хөвөхийг уриалж байна. Илүү их уншицгаая. Ингэж байж улс оронч, айл өргөч, аймаг орон нутагч хөгжнө. Ийм учраас Баян-Хонгор аймаг маань оюунлаг аймаг, алдартай зохиолчдороо алдартай аймаг. Ийм учраас энэ сод ухаанаараа Монгол улсын хамгийн их уншигчтай хот болох зорилт төвшүүлэхийг уриалж байна. Тэгээ өнөөдөр ч гэсэн одоо бас манай баяр сайхан Сүхбаатарын талбай дээр яарад яах вэ гэдэг шүлгээ уншсан. Баяр сайхан ирсэн байна уу? Ирнэ гэж хэлсэн. Тэгээ Баян-Хонгор маань яруу найрагчдаараа их алдартай. Өнөөдөр ч гэсэн бас яруу найрыг номын өдөр болгож энэ тайзан дээр өдөржин манай яруу найрагчид шүлгээ уншина. Хүүхдүүд, залуучууд бүгдээрээ сонсцоогоорой гэж уриалж байна. Баяр сайхныг одоо бас манай азад арга өөрж авсарч яарад яах вэ гэдэг шүлгийг яарч гэлүүгээ явах гэж байгаа хүмүүс зориулж уншина. За ингээд та бүхэндээ үндэсний бичиг соёл номын өдрийн баярыг дахин төвшүүлээд нийтээрээ хамтдаа уншицгаая, хүүхдүүдтэйгээ уншицгаая, бүгдээрээ уншия, илүү их уншия гэж уриалж байна. Номын баярын үйл ажиллагаа нээсний мэдэгдэе. Өнөөдөр анх удаа улс орондоо яаж зохион байгуулагдаж байгаа. Өмнө 31 удаа энэ Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан номын баяр 50,000 хүн нодон цар тахлын хязгаарлалтын үед цугласан.
тэр үед бол цар тахалтай үед номын баяр хийж болохгүй, хүн цуглуулж болохгүй гэж хязгаарлалтыг яг хэд давлгааны үе байсан. Жохон тэмцээн урлаа гэхэд бол маргааш нь цар тахал огцом нэмэгдээд байсан. Хамгийн гайхамшигтай нь 50,000 хүн цугласан мөртлөө номын баярын дараа цар тахлын эрчим давлгаа буурсан. Тийм учраас номын хүчүүд ийм агуу юм блэ. Цар тахлыг ч гэсэн яаж харахад тодорхой үнэмээр оруулсан гэж манай эрдэмтэд зохиолчид ярьдаг юм блэ. Ийм учраас та бүхнийг номын баяртаа бас өргөнөөр олохыг хүлээж байна. Урьж байна. Баярлалаа. Тэгэхээр номын баяр тэмдэглэхийн утга учиртай холбоотой номыг манай Баян хонгорын гаралтай нэг мундаг дипломат бичсэн байгаа. Энийг ингээд аймгийн засаг даргын олгогч Батцуур дарагтаа бэлэгдэе. Баярлалаа танд. Ингээд танд нийт Баян хонгорчдын өмнөөс ажлын амжилт хүсье. Тэгэлгүй яах вэ? Монголчууд уншхан байвал сэтгэхээ байна гэдэг. За улсын хурлын даргын урайлгыг бүгдээрээ дэмжиж бүгдээрээ хонгорчууд бүгдээрээ ном уншицгаая гэж уриалж байна. Та бүхнээс баярлалаа. За энд хуран зурдсан эрхэм хүндэт та бүхэндээ меншгээ төсөөлж үг хэлнүү хэмээн та бүхнийхээ өмнө микрофонд Баян хонгорын аймгийн засаг даргын орлогч Батцуур таныг микрофонд өрж байна. Сабацгаруу энэ дөрвөлтөөр ирсэн та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн зөвшөөрж мэдчиж байна. Тэгээд өнөөдрийн номын баяр буюу энэ гэгээлэг сайхан баяр дээр Хонгор нутгийн ирээдүй болсон хүүхдүүд маань одноор ирж оролцож байгаад аймаг нутгийн удирдлагын зүгээс гүн талархалтай байна. Тэгээд Монгол улс даяараа бид бүхэн нэгэн өдрийг буюу 5 сарын 20-оос 22-ны өдрүүдэд улс орон даяараа номын баярыг тэмдэглэж өнгөрүүлж байна. Энэхүү арга хэмжээг маань манай Хонгор нутгийн уугуулгүй улсын хурлын гишүүн, улсын хурлын дарга Гомзын зам шитрийн эвэл дор зохион байгуулж явуулж байгаад Хонгор нутгийнхаа нийт ард түмний өмнөөс улсын хурлын даргатаа ажлын өндөр сайн сайхан бүхнийг хүсэе. Энэхүү арга хэмжээнд дээр ч гэсэн бас өөрийн биеэ хүрэлцэн ирж Хонгор нутгийнхаа ирээдүй болсон хүүхд залуучуудаа ном унших, номтой нөхөрлөхийн ашиг тусыг бас таниулж өгсөнд бид бүхэн их баяртай байна. Тэгээд өнөөдрийн энэхүү намын үйл ажиллагаа маань өргөн дэлгэр сайхан болж бүтэн өдрийн хугацаанд манай Хонгор нутгийнхан номтойгоо нөхрөлж өнөөдрийн ихэлсэн номтой нөхрөлсөн аянаа цаашдаа амьдралынхаа хөвшил болгож яваарай гэж та бүхнээс хүсээрэй. Өнөөдрийнх нь энэхүү үйл ажиллагаанд өндрөөс өндөр амжилтыг хүсээрэй. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа танд ажлын амжилт хүсье. Баярлалаа. За тайцнаа мөн Баян хонгорын аймгийн нийтийн номын сангийн захирал Төвсөн чимэг таныг хүндэтгэорье. За Төвсөн чимэг маань та бүхэндээ Баян хонгорын аймгийн хэмжээнд номын баярыг хэрхэн тэмдэглэн зохион байгуулж байгаа талаар та бүхэндээ бас танилцуулнаа. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт улсын хурлын дарга Хомч оюун Зандан шитрэ болон Баян хонгорын аймгийн нийт удирдлагууд, багш нар, намын санчид, зохиолчид, яруу найрагчид, эрхэм хүүхдүүд та бүхэндээ энэ сайхан өдрийн халуун мэндийг, номын баярын өдрийн халуун мэндтэй хамтдаган хүргье. Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэх өдрүүдийн тухай хуульд 2021 онд өөрчлөлт орж жил бүрийн 5-9 сарын 3 дахь 7 хоногийн Бямням гарагийг үндэсний бичиг соёл номын баярын өдрүүд болон тэмдэглэдэг ийм уламжлалт тогтоод удаагүй байна. Энэхүү номын баярын хүрээнд Баян хонгорын аймгийн нийтийн намаас, номын сангаас шинэ номын үзэсгэлэн, ховор номын үзэсгэлэн, мөн шилдэг уншигчдын бүтээлийн үзэсгэлэн, Баян хонгорын аймгийн нийт ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудын маань шилдэг бүтээлийн үзэсгэлэн, Баян хонгорын аймгийн Түүх угсаатны зүүн музей, байгалийн музейн хамт олноос Хонгор нутгийн өв соёл музейн үзэсгэлэн, Баян хонгорын аймгийн зохиолчдын холбооны хамт олноос зохиолчдын гарын үсгтэй номын худалдаа, за Баян хонгорын аймагт номын худалдаа эрхэлдэг номын дэлгүүрүүд маань хамтран ажиллаж байна. Энэ жилийн номын баярыг улсын хурлын дарга Хомч оюун Зандан шитрийн ивэл дор илүү ихийг уншийн уриалтаагаар улс орон даяар
бүх нийтээрээ тэмдэглэж байгаагаараа бас онцлог байна. Ингээд Номын баярын хүрээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүүхдүүд, эрхэм уншигчид та бүхэндийнхээ нэрийн өмнөөс улсын хурлын дарга Гомд Жавын Зандарчдад танд халуун талархал илэрхийлье. Өнөөдрийн туршид бид бүхэнтэй хамтдаа байж номын ертөнцөөр аялцгаагаарай. За баярлалаа нийт зочид төлөөлөгчид ард иргэд та бүхэндээ эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Уншихад урамтай, бурам шиг амттай, угаар хайрлаж урам нэмсэн номын гээгээ мэдлэг хэрэгтэй, мэрэгчлээ тустай, миний таны унших дуртай номын баяр. Нэмгэн зузаан том жижиг нийтээрэн дурладаг номын баяр дэлгээд уншихад дэлхий дүүрэн дээдээд нандинахад номын баяраа. Ингээд та бүхнийхээ өмнө Сүрэнживийн шүлэгэн маягийн хөгжим миний ном Эрдэм ахлах сургуулийн 6 ангийн сурагч Даваа Далай та бүхэндээ мэдлэгээ төвшүүлэх гэж байгааг хүлээн авна уу? Баярлалаа. Ингээд Даваа Далай сурлагын өндрөөс өндөр амжилтыг хүсье. Авьяаслаг хүү. Улсын их хурлын дарга Гомд Жавын Зандан шатрын эвэлдор зохион байгуулагч байгаа үндэсний бичиг соёл номын өдрийн хүрээнд Багнат талбай дээр аймгийн нийтийн намын сангаас гаргаж байгаа шинэ номын үзэсгэлэн за мөн ховор номын үзэсгэлэн аймгийн түүх угсаатны зүй байгалийн музейгээс Хонгор нутгийн өв соёл үзэсгэлэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн худалдаа аймгийн зохиолчдын холбооны хамт олонны зохиолчийн гарын үсгтэй номын худалдаа за мөн аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэн аймгийн гар орчууд чөлөөт уран бүтээлчдийн холбооны гар урлалын үзэсгэлэн Баян хонгорын их дэлгүүрийн номын худалдаа Буянд богд дунд захад үйл ажиллагаа явуулдаг номт дэлгүүрийн номын худалдаа Хүүхдийн тоглоомын үйл ажиллагаа явуулдаг хувь хүмүүс
хамтран оролцож байгаа билээ. Номын баярын үйл ажиллагаа маань орой 17 цаг хүртэл үргэлжилнэ. Ингээ та бүхнийг өргөнөөр энэ хүү сайхан Номын баярт хамрагдахыг уриалж байна.